Дэлхийгээс алслагдсан нэгэн тосгон хоёр өөр овог аймгийн хүмүүсээс бүрдэх ба өдөр болгон нэг овог нь нөгөө овгоо ардуур хойгуур нь хорлож бие бинийгээ буулган авч хороохоор оролддог бол яах вэ? Харин энэхүү Джеспер гэх залуу аавынхаа шахалтаас болж энэхүү тосгонд захидал хүргэгчээр ажиллахаар иржээ. Учир нь түүний аав нь энэхүү шуудангийн газрын үүсгэн байгуулагч нь бөгөөд Джеспер үүнийг нь далимдуулан өөрт ирсэн даалгавар үүргээ гүйцэтгэхгүй, харин өдөржин орондоо залхууран хэвтдэг нэгэн байсан аж. Ийхүү өдөр хоног өнгөрсөөр нэг л өдөр аавынх нь төвчээр барагдаж саяны тосгон руу хүүгээ цөлжээ. Джеспер гэртээ буцаж ирэхийн тулд өөрийн гараар 6,000 захидал хүргэж өгөх ёстой гэдгийг аав нь хэлнэ. Ийхүү Джеспер дуртай дургүй аавдаа гомдолсоор тэрхүү тосгонд ирсэн нь энэ байх ба өөрөөс нь гадна ямар ч шуудан хүргэгч байхгүй гэдгийг мэдэж авдаг. Тэрхүү зэрлэг хүмүүсээс зугтсаар нэгэн сургууль гэсэн бичгтэй газар орж ирэхэд сургууль биш загсаар дүүрсэн заваан өрөө Джесперийг угтаж авах нь тэр. Эндхийн хүүхдүүд нь сургуульд явдаггүй, бичиг үсэг мэддэггүй бөгөөд энд багшаар ирсэн нүүрэндээ баясгалантай Аалва гэх эмэгтэй одоо бол стресс өртөж амьдрахын тулд загас зардаг нэгэн болж хувиржээ. Түүний орогнох газар гэж гахай нохон хороо шиг байшин байх ба эхний хэдэн хоног Джесперт маш хүнд байлаа. Гэртээ харихын тулд тэрээр хэрхэн ажлаа аль болох хурднаар хийж дуусгаж болох төлөвлөгөө гаргадаг. Ийхүү өдөр хоног өнгөрсөөр Джеспер ямар ч захидал хүргэж чадаагүй байх ба бууж өгөөд хэвтэж байхдаа уулын дээр буй нэгэн байшинг олж харна. Хүн амьдардаг гэдгийг нь сонссон Джеспер явсаар байшин дээр очиход хүн байхгүй байх бөгөөд дотор нь ороод хартал маш олон янзын тоглоом түүнийг угтаж авдаг. Төд удалгүй гэрийн эзэн Клаус гэх залуу сүх барьсаар орж ирэхэд Джеспер маш ихээр айж бушуухан буцаад явлаа. Клаус түүний цүнхнээс унсан нэгэн зургийг олж авдаг нь нэгэн жаал өөрийгөө аз жаргалгүй байгаагаар зурсан байдаг. Урд өдөр нь Джеспер шуудан хайгаад явж байхад нь тэрхүү жаал зургаа унгагдсан бөгөөд Джеспер тэрхүү зургийг дугтойнд хийж шуудан хэлбрээр буцаан өгөх гэж байгаад аавд нь баригдсан нь энэ байлаа. Джесперийн төвчээр нь барагдаж гэртээ харих гэж байтал Клаус түүний урд гарч ирээд зурган дээрхүү хаана байгааг асуудаг. Клаус нэгэн илгээмжийг тэрхүү жаалд өгөхөд Джеспер шуудан ч юм болохоороо дотогш орж илгээмжийг өгөхөөр болдог. Ийхүү тэрхүү илгээмжээс тоглоом гарч ирэх ба хүүхэд баярлаж байгааг харсан Клаусын нүд нээгдээд л явцдаг. Дараа өглөө нь яагаад чим хэсэг хүүхдүүд захидал барьсаар Джеспер дээр хүрээд ирдэг. Учир нь нөгөө жаалын ярианаас болж Клаус захидал бичвэл тоглоомтой болно гэсэн ойлголт зарим нэг хүүхдүүд дунд тархжээ. Шуудангийн ажлаа хийх боломжтой болсон Джеспер тосгоны бүх хүүхдүүдэд тоглоомтой болох аргыг зааж өгдөг. Ийхүү Джеспер маш олон захидалтай болж тэднийг Клаус авчирж өгөхөөр түүний байшинд очдог. Клаус эхэндээ дургүй байсан ч Джесперийг хүрээлж салхилах бөгөөд үүнийг нь харсан Клаус бодлоо өөрчилж түүнийг орой буцаад ирэхийг хэлдэг. Харин нөгөө талд тоглоомноос болж хоёр өөр овгийн хоёр хүүхэд хамтдаа тоглож байх ба тэднийг харсан эцэг эх нь тус тусын удирдагчдаа юу болсон талаар мэдэгдэнэ. Бурууга мэдэхгүй байгаа хүүхдүүдэд тэд яагаад өөр овгийнхонтой тоглож болохгүй талаар хэлж өгдөг. Хэдэн сая жилийн өмнөөс л энэхүү хоёр овог бие бинийгээ үздэггүй дайснууд байсаар иржээ. Харин Джеспер Клаус хоёр захидал бичсэн хүүхдүүдэд тоглоом хүргээд явж байх ба Клаус заавал илгээмжийг дотор нь оруулж өгөхийг түүнээс шаарддаг. Дараагийн өглөө захидал аван Джесперийг зогсож байхад ойролцоох газрын өөр бас нэгэн овгийн хүүхэд ирсэн байх бөгөөд өөр хэлээр ярьдаг учраас бие бинийгээ ойлгож чаддаггүй. Бас нэгэн зүйл нь зарим хүүхдүүд бичиг үсэг мэдэхгүй учраас захидал бичиж чадахгүй байгааг хэлэхэд Джеспер тэднийг Аалва руу явуулцдаг. Харин Аалва үүнд нь дургүй байх ба учир нь тэрээр урт хугацааны туршид мөнгө цуглуулж энэ газраас удахгүй явах гэж байгаа аж. Гэсэн ч хүүхдүүд түүнээс салахгүй байсан учир хүүхдүүдэд багшлах хүсэл нь баг багаар сэргэж өөрийн цуглуулж байсан мөнгнөөсөө хэрэглэж тэдэнд хичээлийн хэрэгслүүд авч өгдөг. Энэ үеэр класс тосгоны хүүхдүүд дунд маш алдартай болоход гол ажлыг нь хийж байгаа Джесперийг хэн ч ярихгүй байгаа нь түүний дургүйг хүргэнэ. Дараа өдөр нь тэд тоглоомтой ачаагаа багалсаар тосгон руу явах гэтэл ганц морин явж дийлэхгүй байлаа. Оройн түүнийг захидлаа авч байхад нь нэгэн дээрлэхүү муу жаал өөрт нь тоглоом ирэхгүй байгааг хэлэхэд
Джеспер түүнийг тоглоом хүртэх эрхгүйг хэлнэ. Үүнийг нь харсан хүүхдүүд үргэлжлүүлэн тоглоом авахын тулд сайн үйлс хийж эхэлдэг. That's good, right? Ийхүү шинээр гарч ирсэн үе буюу тэдний хүүхдүүд бүхий л зүйлсийг өөрчлөх нь тэр. Хоёр овог нэгдэж байхыг харсан тэдний удирдагчид энэ бүхний гол эзэн Клаус болон Джесперийг зайлуулахаар шийдсэн энэ байлаа. Ийхүү цаг өнгөрөх тусам Клаус Джеспер хоёр бие биетэйгээ улам дотносох ба. Үүний дараагаар 6,000 захидал хүргэгдээгүй байхад Клаусын тоглоом дуусаж байгааг тэрээр хардаг. Харин энэ үеэр хоёр овгийн удирдагчид уулзалт хийж, тогтоод байгаа энх тайвныг хамтдаа зогсоохын тулд хэсэг зуур тэд бие биетэйгээ найрамдахаар болдог. Дараагийн өглөө Джеспер нэгэн санаа олдог нь Клаусыг илүү олон тоглоом хийж эхлэхээр ятгаж эхэлдэг. Харин Клаус дахиж тоглоом хийхгүй гэж хэлэхэд Джеспер үргэлжлүүлэн ятгахсаар болохгүй нэг зүйлийг нь нээгээд хайчихдаг. I didn't mean. Түүнийг гэртээ ирэхэд нөгөө охин түүний гадаа Джесперээс тоглоом гордсоор сууж байлаа. Сэтгэл санаа нь тогтворгүй Джеспер түүнтэй ярилцсан цаг гаргаж дараагаар нь Алва дээр очиж тэрхүү охинд бичиг үсэг заахаар болдог. Энэхүү агшинд Джеспер болон Алва нар нэлээд хөөрхөн дотносоод авах нь тэр. Оройн Джеспер бууж өгөлгүй өөрөө тоглоом хийгээд эхэлсэн байх бөгөөд Клаус түүн дээр ирж тоглоом хийхэд нь тусалж эхэлдэг. Үүний дараагаар Клаус гэртээ яагаад ийм их тоглоомтой яагаад уурлаад байсныг нь бид мэдэж авдаг ба. Тэрээр өөрийн ирээдүйд их хүүхдүүдтэй бэлдэж олон төрлийн тоглоом хийж эхэлжээ. Гэвч нэг муу зүйл нь тэд хизээч хүүхдүүдтэй болоогүй бөгөөд удахгүй эхнэр нь өвчний улмаас өөд болсон аж. Гэхдээ эхнэр нь үргэлж хажууд нь байгаа мэт Клауст санагддаг байлаа. Харин одоо бол Клаус өнгөрснийг ардаа орхиж хүүхдүүдэд тоглоом хийж өгөх ажлаа дараа жил улам өргөжүүлэхээр төлөвлөж байх нь тэр. Гэвч Джеспер дараа жил энд байх хэсэгтээ эргэлзэн сэтгэл нь тавгүйцсээр Алва дээр очиход тэрээр хамаг мөнгөө сургуулаа өнгө үзэмжтэй болгоход зориулсан байлаа. Дээрээс нь нэмээд тэрээр хизээч энэ тосгоноос явахгүй гэдгээ хэлж яагаад гэдгийг нь харуулдаг. Now would you take a look at that? Үүнээс үүдэж Джеспер гэртээ харих бодлоо хаяж энд үлдэх талаар бодоод эхэлсэн байх ба Клаус тэр хоёрыг ажиллаа хийж байхад нь нөгөө өөр овгийн хүмүүс гэрийнх нь гадаа ирсэн байдаг. Тэд хүүхдүүдэд нь тоглоом өгсөнд талархаж гэрийг нь маш гоё болгоход тусалж эхэлдэг. Never wanting anything more. Ийхүү байж байтал аав нь Джеспер дээр ирж ажиллаа дуусгасанд нь баяртай байгаагаа илэрхийлж гэртээ буцаан авахд бэлэн гэдгээ хэлнэ. Овгийн удирдагчид аавыг нь энд авчирхад хүргэсэн гол хүмүүс байлаа. Түүнийг эргэлзэн зогсоход Джеспер ганц өөрийнхөө төлөө энэ бүгдийг хийсэн гэдгийг Клаус болон Алва нар мэдэж авна. Maybe yes, but cheer up, little one. Ийхүү Джеспер том шийдвэр гаргаж энд үлдэхээр шийдсэн байх ба уул руу хартал овгийн удирдагчид Клаус дээр очиж байгааг тэрээр олж харна. Тэд тоглоомнуудыг устгаж бүх зүйлсийг байсан байранд нь аваачхаар оролдоход Джеспер гарч ирэн тэднийг зогсоодог. Jasper. Ha! Eat our. Арай гэж тоглоомнуудыг аврахад толгойлогч эмэгтэй тэдний хажууд байх бүхий л тоглоомнуудыг доошоо унгах нь тэр. Хоёр овог хизээч нэгдэх ёсгүй талаар тэд нарт хэлэхэд Джеспер тэднийг арагшаага харахыг хэлнэ. Тэдний хүүхдүүд бие биедээ хайртай болсноор цус холилдож хоёр овог нэгдэхээс өөр аргагүйд хүрхэн гарцаагүй болдог. Бас нэг гоё зүйл нь доош унсан тоглоомнууд үнэндээ жинхэнэ биш байсан бөгөөд тэднийг ирнэ гэдгийг мэдэж байсан Клаус жинхэнэ тоглоомнуудыг нуусан байдаг. I told you he would come.
and Smearensburg continue to change. Үүний дараа жил бүрийн шинэ жилээр тэдэнд маш олон захидал ирдэг болсон ба. Тэд дэлхийд даяар хүүхдүүдэд тоглоом илгээж аз жаргал баяр хөөр бэлгэлдэг болжээ. Ийхүү олон жил өнгөрөхөд Клаусыг салхи хүрээлж тэрээр агаарт замхран алга болдог. Харин Джеспер Алва 2 гэр бүл зохиож хөөрхөн хүүхдүүдтэй болоод авжээ. Хүүхдүүдээ унтуулчхаад том өрөөндөө Джеспер нэг зүйл хүлээн суудаг нь Клаусыг хүлээж байсан бөгөөд жил болгон түүнтэй уулздаг гэдгийг Джеспер киноны төгсгөлд дурддаг. Бичлэг таалагдсан бол лайк болон сабскрайба бүү мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.